Үнэ. За энэ бол худлаа. Сэтгэл дундуур болж их гомдож байсан юм аа. Тийм юм бол байхгүй. Чамайг би авсны дараа. За энэ өдөр мэндийг хүргэе. Би дуучин болд байна. За ингээд та бүхэнтэйгээ би өнөөдөр гадуур жигжуг хийдэг элдв зурглалын талаар үнэн зөв мэдээлэл та бүхэндээ хүргэх гэж байна. Үнэ. Манай Ганачи 17-тай, Эба 16-тай, би 15-тай, Медэ 14-тэй байлаа. Үнэ. Тийм бид хоёр чи нэг айлын базууд. Манай Эбагийн эхнэр нь манай эхнэрийн одоо их чинь. За миний эхнэр бол Эбагийн эхнэрийн дүү юм аа. Үнэ. Тэгээд ер нь бол би эхнэртэйгээ анх тааралдаал тэгээд дурлаад хамгийн түрүүнд зохиож өгчээсэн дуу маань Од дуу 2 гээд камертон хамтлагийн 18 сая багцсан дууга. Одоо тэр эхнэртэй анх дуурлаж зохиожсэн дуу маань байна. Бид нэр Холливуд гээд нэртэй одоо баарнд бид нар камертон хамтлаг дуулдаг байсан. Тэр үед тэгээд тэр циркийн жүжигчид одоо амралтаараа Монголд одоо гадаадд их олон хугацаагаар ажиллаар явдаг. Тэр амралтынхаа үед таараад биднийг бас үзэх гээд ирсэн. Тэр үед анх таарлажсэн. Ходлаа. За гадуур ер нь дандаа одоо тэгж ярьдаг. Дээрээс нь саяын одоо миний сайн үлсийн аян дээрээс нь цэцэрлэг барих гэж байгаа миний асуудал. Дээрээс нь одоо энэ үнэгүй одоо хайрын хүч тоглолтоо хийж байгаа. Энэний хажуугаар бас энэ яг одоо дараа нь дэвших гэж ч гэдэг юм уу. Энэ одоо сонгуульд хүч тийм юм бол байхгүй. Манай би production бол уран бүтээлчийн одоо орлогоор амьдэрдэг team production биш. Гадуур бол team production зөндөө байдаг. Манайх бол илүү миний хувьд өөрийнхөө одоо нийгмийн хариуцлага гэдэг үүднээс дээрэс нь би одоо төрөүний асуултны адил одоо 14 тавтаагаас өгсүүлээд хамтлагаа байгуулаад маш олон бэрхшээлийг туулсан учраас энэ залуу дуучтай бас тэр бэрхшээлийг товчлох үүднээс би өөрийнхөө зүгээс туслаж дуу хөгжмийн одоо дэмжиж өгч CD-г гаргаж өгч уран бүтээлийг гаргаад өөрөө дараа нь тэр өөрийнхөө биеэ даж явах тийм үе таалга нээж өгч байгаа гэдгийг бас уруу ойлголтоор одоо сошиал сэвж 90-10 гэдэг одоо гэрээний тийм дүн гаргаж дээрэс нь одоо дуучтай нэг мүлжээ сууж идэг мэтэр харуулж байгаад бол их сэтгэл дундуур болж их гомдож байсан юм аа. За энэ бол худлаа. За яг түрүүний адил нөгөө таныг одоо их урал дэвшигч юм уу ч гэдэг юм уу эсвэл одоо намайг одоо ижил хүссэн мэтэр сошиалар маш олон усуудыг шилдэг. За би бол одоо багаасаа эмэгтэй хүнийг хайрлаж, эмэгтэй хүн дуурлаж, эмэгтэй хүнээс онгод авч их нэртэйгээ одоо би яг одоо 31 жил хамт амьдарч байна. Миний уран бүтээл, миний одоо энэ дуу хөгжим бол дандаа эмэгтэй хүнд зориулагдаж, эмэгтэй хүнийг одоо хайрлаж, эмэгтэй хүнд дуурлаж бичигдсэн ийм бүтээлүүд гэдэг юм аа. Тэгэхээр би бол эмэгтэй хүнийг хайрладаг хүн юм аа. Ер нь дээ штэ. Ер нь одоо за ингээд одоо түрүүний асуултаар та одоо ижил үстэн мөн үү гэхээр за би биш ээ гэл эсвэл одоо тэднийг амар үүсгээд ингээд хэлэхээр энэ өөрөө ялгууран гадуур үзэл дээрэс нь бас тэр хүмүүсийг бас үүсгэж байгаа хэлбэр байдаг учраас би төдийлөн их энэ дээр нэг амар эсрэг мэдгэлийгээд ингээд явахыг хүсдэг. Мэдээж үнэн гэдэг юм миний гэр бүл дотор байж байгаа учраас тэр нь би хэмзгэлдэг. Дээрэс нь би өөрөө соён гэр бүл салбарт ажиллаж байгаа хүний хувьд ийм нэгнийгаа үгүйсгсэн ийм одоо ийм үзэн ядалтын сэтгэл өгсөн ийм үйлдэл хийхийг би ерөөсөө огт хүсдэг учраас би энэ дээр нэг ашиг бодол өгж их мэддэг юм аа. Энэ үнэ. Тэгээд энэ удаа би камертонтойгоо уран бүтээлээ камертон хамтлагаа байгуулад 31 жил тасардаг уран бүтээлээ хийсэн. Миний хувьд 2005 оноос хойш хайр хүч цомгоо ингээд соло уран бүтээлээ гээд 21 жил яг одоо уран бүтээлээ тасралтгүй хийж байна. Тэгээд би энэ удаа өөрийнхөө уран бүтээлийн тоглолтыг дээрээс нь хийхдээ нийгэмд соён гэрүүлэх ажилтай уйлдуулж дээрээс нь төрөний хэлдэг энэ олон биеийн үзэн ядах, хоорондоо хагаралдах, дандаа чи би гэж хуваагдах, гэр бүлийн хооронд одоо маргаан хэрүүл уруулаа нийтэд дийлгэх хамгийн гол нь бидний ирээдүйн болсон хүүхдүүдийн сошиал ертөнцөөс энэ маш буруу үлгэр дуурайлыг бид нар ингэж өгч байгаа. Нийтэд ингэж тавьж байгаа учраас би энэний эсрэг бүгдээрээ энэ одоо миний хайрын хүч тоглолтыг үзэхийн тулд
дандаа биеиндээ хайртай гэж хэлцгээе, ээжтэй хайртай гэж хэлье, аавдаа хайртай гэж хэлье. Найз нөхдөд уучлах тийм бүс байвал чин сэтгэлээсээ биеиндээ уучлаарай гэж хэлцгээе. Биеийг хайрлцгаая. Тэгэж энэ бичлэгийг урам гэдэг апыг татаад энэ бичлэгээ хийгээд QR-а тоглолт үнгүй үзэх тэр QR-а авах. Ийм л болцолтойгоор би одоо хайр виш тоглолтоо энэ удаад үнгүй та бүхэндээ зөвлөгч байна. Тоглолт үнгүй гэдгээр нөгөө эсвэл талбай дээр юм задгал талбайд үнгүй хийдэг ч юм уу энэ байдлаар би тоглолт зохион байгуулахгүй. Яг үнэтэй тоглолт ямар байв? Тэр дотор миний тоглолт одоо ямар байх вэ гэдэг тал дээр бид нар маш олон баг энэ дээр ажиллаад өнөөдөр тоглолтын маань одоо ажил эд дундаа уулзж байна. Тэр дотор social paper бид нар маш гоё хамгийн одоо урд нь засагч байгаа том тайзыг бид нар засгаж байна. Дээрээс нь Монголын анхны одоо дотроо баартай юм тоглолтыг хийх гэж байгаа. Энэ бар зон гэж анх удаа юм гаргаж дотроо одоо нэг хүмүүс мэдээж тэр дотор өнгөө одоо QR-а аваад орж ирж байгаа гэсэн дотроо бас үйлчлэгээ авах сонирхолтой. Ууж идээ тоглолтоо үзээ ширээндээ суугаад одоо тоглолтоо үзэх сонирхолтой хүмүүс байгаа учраас тэр хүмүүст зориулж цөөн хэмжээний одоо бар зон гэдэг ийм зон гаргаад тэр дотор залуучууд маань ууж идээд ширээн дээрээ суугаад тоглолтоо үзэх бүрэн болцоотой ийм бас үйлчлэгээ гаргаж байгаа. Тэгэхээр энэ удаагийн тоглолт бол үнэхээр эзээш одоо мартагдчихгүй, давтагдчихгүй маш гоё тоглолт болох байх. Дээрээс хүн болгон хайр түгээж одоо QR авч ирж байгаа учраас тэнд бол үнэхээр маш халуун одоо дотн уур амьсгалтай үнэхээр хайр ассан юм гоё тоглолт, хайр гэрэлтсэн гоё тоглолт болох хаа гэж би бодож байгаа. За ингээд 8 сарын 15-нд Social Pay Park-д хайрын хүч тоглолтын дээр бүгдээрээ уулзцгаая. Тоглолт маань үнэхээр гоё болох хаа гэж бодож байна. хайрын хүч Free Show концерт 8 сарын 15-нд уулзъя.